Монгол улсад авто тээврийн байгууллага үүсэж өгчсөний 100 жилийн ойд зориулв. Тээвэрчин удмын хэлхээ. Авто 18 дугаар баазын 4, 5, 6, 7 дугаар 5 жилийн гавшигаж Алдан гадас одонд онц тээвэрчин осолгүй манлай аймаг байгууллагын хөдөлмөрийн аварга, аймаг хотын депутат, Монголын үйлдвэрчний эвлийн 10 дугаар их хурл, Монгол Ардын хувьсгалт намын 17 дугаар их хурлын төлөөлөгч, Саятан бригадын ахлагч, Саятан жолооч Ойдын Бат Жаргалан, Баян Хонгор аймгийн Баян Овоо сумын Ширээ хүрэн гэдэг газар 1940 онд төрсөн. Тэрээр бага насндаа айлд өргөгдөн өргөж авсан авааран овоглож, айлын ганц хүү болон өсөж төрөнсөн нэгэн 1960 онд 18 дугаар баазад жолооч болох хүсэлтэд хөтлөгдөн манаачаар орж, улмаар 1961 онд засварчин болоод удалгүй Улаанбаатар хотын политехникумын авто жолооны курсэд суралцж төгсөөд 1962 оны 5 дугаар сард 18 дугаар бааздан жолоочоор хуваарлагдсан 2002 он хүртэл авто тээврийн салбарт тасралтгүй 40 жил үр бүтээлтэй хөдөлмөрлсөн байна. За миний аав бол одоо 60 оноос эхлээл ер нь тээврийн байгууллагт анх ажилласан. Тэгээд 40 гаруй жил ажилласан байгаа. Тэгээ миний аав одоо залуу наснаас эхлээд 1966 оноос эхлээд ер нь бол тээвэр хийх явцынхаа тонн километр явсан замд ажилласан хоног, тэгэл одоо уншсан ном, сурсан дуу шүлэг арман одоо тэр болгоныгоо тэмдэглэж хөтөлж биднэрт одоо тухайн үедээ үлдээсэн байна. Бид нар одоо өнөөдрийг хүртэл аавынхаа энэ автотээврийн 100 жилийн байгуулагдсны одоо энэ ойг тохиолдуулаад аавынхаа хийж бүтээсэн, ээжийнхаа хийж бүтээсэн зүйлийг эргэж судалж, хамтарч ярилцаж ингээд аав ээжээрээ бахархаж суунаа. Манай хөвгөн Бацаргал бол хувийн тооцоог бол машинаар хийдэг. Ер нь нэг юмд яваад ирэхэд тэр тоон хэлметр, газар хэлметрийг бол бүгдийг нандах бишээд авсан байдаг. Тэгээд машины гүйцэтгээрээс янзын олон төмөндөө хүндтэй тийм шудраг хүн. Буруу юм хийхээс айдаг. Өстой шудраг хүн байсан. Яг намайг ажлыг сайн хийж байгаарай гэж бас надад цагчсан. Тээврийн ажлыг сайн хийгээрэй. Над шиг жил очуулаарай гэж надад хэлдэг байлаа. Адны сургалтаар дөдөө зэрэгтэй явж байгаа юм. Тээвэрт бол олон жил цуг явсан. Сайхан энийхэн нэмээ хуваад ичгээл тэгээд би тэр бол олон жил төгөлсөө, олон жил явсан. Тийм хүндээ. Угийн ажилсгаараа магтагдаж, улс аймагтан мандаж явсан алдар тээвэрчин Ойдын Бат Жаргалын ажил амьдралынх нь 60 гаруй жилийн түүхээс дурдвал 1962 онд 18 дугаар баазад жолоочоор хуваарлагдсан ирж, анхныхаа машин болох 150 мянган км явсан хуучин зээл 130 машин авч, анхны жил 26720 тонн километр гүйцэтгэж, төлөвлөгөөгөө 102.2 хувиар биелүүлж, энэ машинаар их засвар хийлгэлгүй 350 мянган км явж байсныг хамт олон анд нөхд нь гайхан магтцгааж байсан юм гэдэг. 1961-с 1965 онд 3 дугаар 5 жилийнхэн ажил үргийг давуулж, 1965 онд 100 мянган тонн километр гүйцэтгэж 100 мянган цолыг хүртэж байсан. 1966 онд 100.3 мянган тонн километр гүйцэтгэж, намрын ургас тээврийн аварга болж, 1967 онд 117.9 мянган тонн километр гүйцэтгэж, 1968 онд анхныхаа шинэ цэнхэр өнгийн зээл 130 машин хүлээн авсан. Тэрээр шинэ машинаараа 1968-аас 1969 онд 151.4-өөс 210.3 мянган тонн километр гүйцэтгэж, жилийнхэн төлөвлөгөөг 168.1-ээс 175.2 хувиар биелүүлж, аймгийн аварга цол хүртсэн. Мөн орон нутгийн сонгуулиар Баян Хонгор хотын депутат болж байсан түүхтэй. 1969 оны 11-р сард болсон улсын гавшгаачдын 2 дугаар зөвлөгөөнд шалгарч оролцсон онц тээвэрчин цол 4-р 5 жилийн төлөвлөгөөг 731.5 мянган тонн километрээр гүйцэтгэн гавшгааж, 5-6-р 5 жилд сая тонн километр гүйцэтгэж, Саятан жолооч алдрыг тус хүртэж байжээ. 1971 онд аймгийн үйлдвэрчний эвлийн 13 дугаар баг хурлаас Монголын үйлдвэрчний эвлийн 10 дугаар их хурл төлөөлөгчөөр сонгогдож, 1973 онд байгууллагын хөдөлмөрийн хошоо аварга,
1974 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн зардлаар зөвлөлт холбоот улсад 45 хоног амрах эрхийн бичгээр шагнагдаж алдарт Сочи, Алтан Москвагаар аялсан төвхтэй. 1975 онд Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн төв орооны тэргүүний ажилчин залуу алтан медалаар шагнуулж, тэр үед 5 жилийн төлөвлөгөөг 3 жилд биелүүлж байсан байна. 1976 онд аймгийн намын 14-р баг хурлаас Монгол Ардын хувьсгал намын 17-р хурал төлөөлөгчөөр сонгогдож, Осолгүй Манлай жолооч цол тэмдгээр шагнагдаж, 1978 оны 2 дугаар сард 2 дахь шинэ ЗИЛ-130 машиныхан ган түлхүүрийг гардаж авч, 7-8 дугаар 5 жилийн ажлыг 3 жилд биелүүлж, гавшгайч цолыг мөн хүртсэн байна. 1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойн хүндэт медаль, 1982 онд саятан жолооч цол, 1984 онд аймгийн 88 дугаар тойрогт аймгийн хурлын депутатаар сонгогдож, 1985 онд Ардын их хурлын 166 дугаар зарилгаар Алтан гадаа содонгоор шагнагдж байлаа. Маань одоо өөрийн хариуцсан ажил амьдралдаа хариуцлагатай сайн байхаас гадна миний аав бол одоо хөдөлмөр зохион байгуулалт урамшууллын бригадын одоо ахлагч, саятан бригадын ахлагч гэдэг одоо 25 хүмүүсийг нэг баг болгоод энэ бригадыг ахалж удирдах ажиллаж исэн. Энэ талаар бас ярмаар санагдлаа. Тэгээд энэ бригадын хамт олонны гэрүүлийн эмэгтэйчүүд одоо нийлээд бригадаараа сайн нөхөрлөлийн одоо баг хамт олоныг бүрдүүлж энэ үйл ажиллагааг одоо зохион байгуулж исэн. За тэгээд тэр саятан бригадын ахлагч нарын эхнэрүүд нийлээд тодорхой хэмжээний тэр одоо 70 эд оноос эхлээд тухайн үедээ дундын фондыг үүсгээд хамт олонныхоо амьдралын асуудлуудыг маш их шийдэж байсан тийм сонины одоо гарсан бичлэг олж уншлаа. Тэр бол их надад их сонирхолтой сайхан санагдлаа. Тэр үеийн энэ манай аавын удирдахсан саятан бригадын хамт олоныг одоо эвсэг хамт олон гэсэн мэдээлэл орсон байна. Тэр мэдээлэл дээр одоо байгууллагын бригадын эмэгтэйчүүд нийлээд дундын сангаас тодорхой хэмжээний мал хувьд нь худалдаж авч өгөх, дээрэс нь одоо бас хүнсний ногоо тариалах, мөн одоо тэр үед анх одоо телевиз зурагт гарч ирсэн юм байна. Тэр телевиз зурагт гарч ирэх үед одоо телевиз, угаалгын машин, хөргөгчийг одоо бригадынхаа хамт олонд одоо хуваарийн дагуу бас авч өгч ирсэн ийм сайхан түүхийг одоо уншиж би бас судлаа. Тэгээд энэ бригадын гэр бүлүүд, энэ бригадад байсан жолооч нар өнөөдрийг хүртэл одоо ажиллаж амьдраад ингээд явж байгаа. Биднийг одоо хүүхэд байхад хоёр баяр ерэн сэтгэлд ерэн маш их гоё дурсамжтай хүлээдэг байсан. Шинэ жилийн баярыг маш хүлээдэг байсан. 100 одоо улсын наадмын дараа яг 7 хоногийн дараа Бямбгарагт 100 болгоо одоо автоэврийн баярын өдрийг тэмдэглэдэг байсан. Тэгээд энэ авто 18 дугаар баазын хамт олон бол ер нь зөвхөн жолооч нарын ажил амьдралыг ар гэртэй нь үр хүүхдүүдтэй хамт олон үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. 100 одоо тээвэрчдийн ойн баяраар одоо гэр бүлэрээ байгаль дээр машин тэргээ авч гараад цөмөөр бүтэн өдрийн одоо аялал зугаалга зохион байгуулдаг. Машинуудаа игнүүл тавьчаад хооронд нь брезентээр холовчоод тэр доогуур одоо айл өрх болгон гэрийнхаа ширдгийг дэвсээ тавгаа засаад биенийхээрээ ороод даалуу хүзэр тоглоод хүүхдүүд нь хоорондоо уулзалтаад энэ сайхан баярын өдрийг бас тэгж тэмдэглэдэг байсан. Баярын тэмдэглэхийн зэрэгцээ бас хүүхдүүдийн дунд урлаг спортын арга хэмжээг маш сайн зохион байгуулдаг байсан. Тэгээд жолооч нарын хүүхдүүд биенийг маш андадгүй, хоорондоо маш их найзалдаг тийм цаг үе ээжээ. 1986 оны 9-р сард 3 дахь шинэ машинаа хүлээн авч Алтан шар замдан амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж, ажил амьдралдаа эхийг бүтээсэн Ойдвын Батчиргал хэмээх энэ жолооч аймгийн авто тээврийн 18 дугаар баазын туг сүлд болсон авраг тээвэрчд болох Гавьяа тээвэрчин Балжиням, улсын хошоо авраг Зина, аймаг байгуулгын 11 удаагийн авраг Бүрүү давг, авраг Баасан хүү, Баасан, Лавг сүрэн, Жансан, Жавдсан, тогийн нарын хамт тоосон өргөж, тонн километр гэдгээрэн оглуулж явсан алдарт тээвэрчин байлаа. Батчиргал нь Бүхэр түмний социалист уралдаанаар жигүүрлэж, залуу халуун насныхан гал дүл омгоор жигүүрлэн довтлогож явсан 28 жилийн хугацаанд 4,983,600 тонн километр гүйцэтгэх төлөвлөгөөгөн
6 сая 117,150 тонн километрээр буюу 1 сая гаруйгаар давуулан гүйцэтгэж 22,696,200 тонн ачааг эх орныхон хэрэгцээт газарт нь тээвэрлэн хүргэж 1 сая 109,797 км замыг туулж аяны алтан шар замд 4,338 хоног аялсан тухай судалгаа тооцооно. Хуучнаар 5 төгрөгийн гих олон зузаан дэвтэрт нь цэг таслалын жалдаагүй дурайтал бичээстэй байдгийг өр хүүхдүүд нь бахархан дурсажсон. Миний аавын одоо ажиллаж амьдрах үедээ хийж бүтээсэн ажлаа тэмдэглэж хөтөлж явсан одоо төвтүүд энд байна. За энд одоо 1966 оноос эхлээд ер нь ажлынхаа гол хийж гүйцэтгсэн ажил явсан тонн километр ачаа замд ажилласан тухайгаа одоо эндээс эхлээд одоо бичсэн байна. Тэгээ энэ 66 оны ажлын тайлан гэдэг. За дараа нь Баян хонгорын аймгийн Авт 18 дугаар Азийн жолооч Бачиргалын тооцооны тэмдэг гээд 1967-оос 68 он социалист хөдөлмөрийн бригадын гишүүн Бат Чаргал гээд ингэ бичсэн энэ үргэлжлэл ийм тэмдэг. За энэний үргэлжлэл дараагийнх нь шинээр эхэлсэн тэмдгүүд нь болохоор 1969-оос 71 оны ажлын тайлан гэдэг ингээд 72-оос 90 он хүртэлх одоо ажлын тайлан сүүлрээс илүү цэгцтэй тоовч тодорхой тэмдэглэдэг болсон байна. За тэгээ энэ дэр нэмээд нэг хэлэхэд энэ миний аав одоо 1966-аас 2000 он хүртэлх аян замын тэмдэглэл гэдэг ийм тэмдэглэл байна. За энэ тэмдэглэлийн одоо нүүрийг нээхээр хувийн тооцоо гэдэг ингээд нэрлсэн боловч энэ дотор маш олон зүйл агуулгадж байна. Авт тээврийн удирдах газрын 18 дугаар паркийн жолооч гэдэг. За ингээд тэмдрийн сөхөд үзэхээр энэ дотор томьёого хийцэн байна. Бас гараараа нэгт нь одоо төлөвлөгөө үүргийн тооцоо гээл, хоёрт нь одоо оролцсон хурал зөвлөгөөний бүртгэл, гуравт нь одоо авсан шагнал урамшууллын бүртгэл, дөрөвт нь лекц, улс төрийн сонсголын бүртгэл гээд маш их лекц, улс төрийн одоо сонсголт суудаг байсан үе. Тээврт яваагүй үедээ бас суудаг. За тавт нь одоо уншсан номын жагсаалтууд, зургаат нь одоо кино, жүжиг, концертын бүртгэл. За тэгээд сурсан дуу шүлэг одоо бусдын тэргүүн дуршлага, өөрийнх нь одоо ажлын туршлага гэдэг дараа нь одоо 9-т нь бол гэр бүлийнхаа тухай ингээд оруулсан ийм тэмдэг байгаа. Энэ бүхнийг уншиж судлахаар үнэхээр сонирхолтой мэдээ янз бүрийн зүйлийг олж мэдэж авсан. Манай аймгийн одоо нэртэй зохиолчид, сэтгүүлчдийн тухайн цаг үедээ одоо хурал зөвлөгөөнд зориулж гаргаж ирсэн ийм ном бүтээлүүдэд манай аймгийн ажил хөдөлмөрөөр одоо тэргүүлсэн алдартай хүмүүсийг бичсэн ийм гарын авлага номнууд бас их байдаг. Энэ дотор манай аавын одоо бас өөх түүх орсон байдаг юм аа. Тэгээд өөрөө энэ номнуудыг бас ингэж түүхчилж хадгалсан. Энэ улаан том хавтастай альбомонд одоо хөдөлмөр зохион байгуулалт урамшууллын бригад буюу Сарстан бригадын баг хамт олонны өөх түүх нь байна. За энд одоо бригадын тухайн үед цуглаалтаар авч ирсэн зураг энд байна. За манай аавын залуугийн зураг байна. 69 оны зураг байна. За тэгээд энд одоо энэ Баян хонгорын аймгийн тэргүүний тээвэрчдийн 2 дугаар зөвлөгөөнд оролцож исэн хүмүүсийн түүхэн зураг байна. За энэ 2 дахь зурган дээр одоо Монгол Ардын Хувьсгалт намын 17 дугаар хурлууд төлөөлөгчөөр оролцсон. За ингээд дараагийн утсанд энэ манай аавын одоо Саятан бригадын Ахмад гишүүдийн зураг энд байна. За энэ одоо үр хүүхдүүдийн цуглуулад нөгөө тэмцээн уралдаа явуулдаг байсан гэж ярьж байсан. Тэрнтэй холбоотой баярын үйл ажиллагаатай холбоотой дараа нь авахулсан зургнууд байна энд. За энд игнэнд болохоор гадаадд явах хэрэг шагнуулаад зөвлөлт холбоотуулсан Сочи хар далайд амарч исэн үеийнх нь одоо Монголоос явж исэн хүмүүсийн зураг байна. За ингээд энэ альбомд одоо энэ бригадын түүхийг эхнээс нь ингэж харуулсан ийм зурагтай гэр бүлээр нь ингээд тайлбарыг оруулаад бичижсэн ийм альбом байна. За манай аав одоо энэ бригадын бас хүндтэй гишүүд нэг сүрэнгийн Зинагвай эхнэрийнхээ хамт энэ бригадын одоо гишүүн байсан. Учираас энэ зураг нь байна. За дараах нь манай
авт 18 дугаар баазын бас л түүхийн чухал хүмүүсийн бас нэг дараагийн хүн бол энэ одоо Чүлтмийн Пүрэв давг гэдэг энэ эхнэрийнхээ хамт бас энэ манай аавын баригад байсан. Ингээд зураг нь байна. За дараагийн одоо энэ Саятан баригадын гишүүн бол одоо Баасангийн Авгаан Дандаргай гэж энэ хүн бас гайхалтай тээвэрт явдаг гайхалтай хүн байсан. Энэ эхнэртэйгээ ингээд авахулсан зураг нь байна. Дараагийнх нь Гүнгааж угаа эхнэртэйгээ авахулсан манай аавын баригад байсан. Энэ сайхан хоёр гэр бүлийн зураг байна да. Дараагийнх нь одоо ингээд Цэнт Хуруугай байна. Дараа нь одоо Намнунгай байна гэр бүлийнхээ хамт. Дараа нь Лувсангай байна. За дараа нь одоо Цагаангой эхнэртэйгээ байна. За дараа нь болохоор Давг Самбуугай эхнэртэйгээ. За дараа нь болохоор одоо Дорж Сүрэн эхнэртэйгээ байна. За энэ Пүрэв давг одоо эхнэртэйгээ. За ингээд залуу улсууд нороод ирж байгаараас нь Эрдэнэ гой зураг байна эхнэртэйгээ. За дараа нь одоо энэ Болбаатар гой одоо барилддаг хүн байсан. Эхнэртэйгээ авахулсан зураг байна. За энэ одоо Пүрэв давг гой зураг байна эхнэртэйгээ. За энд одоо Төшийн Гал Бадрах эхнэртэйгээ байна. За энэ Мөрдөрж гой эхнэртэйгээ байна. За энд Тоох Ургай эхнэртэйгээ байна. Манай ээж аауд гэр бүлийн сайхан найзууд байсан. За Содмын Цогтбатар гэдэг хүн энэ багийн гишүүн бас энэ бригадын гэр бүлтэйгээ байна. За Пүрэвийн Төмөн Жаргал гэж жолоочдоо гэр бүл хүүхдүүдтэйгээ зураг оруулж ирсэн байна. За энэ Лавгсрангай эхнэртэйгээ хамт хоёр Лавгсран гэдэг нэг гэр бүлийн хоёр. За энд болохоор Лавгдорж одоо эхнэртэйгээ одоо Баасангийн Номгон гэдэг аав ээж нь бас манайд ажилтдаг, баазд ажилтдаг байсан. За ингээ энэ баригадын гишүүд энэ бас Оюнбаатар гой энэ гэр бүлтэйгээ. За энэ тээврийн 60 жил дээр 1985 онд манай аав үг хэлчихсэн байна. Ийм түүхэн зураг байна. Үг хэлчихсэн. За ингээд баригадынх нь одоо хөтөлбөр зохион байгуулалт урамшууллын Саятан баригадын хамт олонны зураг бол ингээ ерөнхийдөө ийм түүхэн зургнуудтай. Бачаргалын хань Готвын Ням сүрнэн Баян Хонгор аймгийн Баян Овоо сумын нутагт 1944 онд төрсөн. Эцэгхээс нь сургуулаан Готвын 4 дахь хүүхэд юм. Бага насндаа хөдөө амьдарч 1962 онд Ойдын Бачаргалтай анилан сууж 6 хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн байна. За тэгээд миний ээж маань одоо 1970-ад оноос одоо тээврийг удирдах газарт үйлчлэгчээр ажилд ороод автобус компани бий болж одоо аймагт автобусны үйлчилгээ бий болоход үйлчлэгчийн ажлаас одоо шууд автобусны кондуктор хийсэн. Тэгээ ээжигээ автобусны кондуктор хийхэд бид нар бол одоо хүүхдүүд жоохон хүүхдүүд 10 жилийн хүүхдүүд байсан. Тэгээ автобусанд явхад миний ээж одоо өглөө 6 цагаас 2 цаг хүртэл зарим ээлжиндээ 2-оос орой 22 цаг хүртэл явдаг. Манай аймагт одоо хүмүүс автобусаар маш их үйлчлүүлдэг. Бүтэн тойрог, хагас тойрог, эсрэг тойрог гэдэг ийм чиглэлд явдаг. Тэр үеийн хүмүүс автобусандаа суугаад өвөл зөнгөө явдаг. Хүүхдүүд маань 20 мөнгө өгөө суудаг. Томчууд маань 50 мөнгө өгөөд ингээд пледэ таслуудаад суудаг. Тийм гоё сонирхолтой үе байлаа. Тэгээд ээж минь цагтаа ажиллаа хийдэг. Ажилласаа буугаад автобусныхаа тоосыг цэвэрлээд пледнийхаа тооцоо гэртээ орж ир шахаад мөнгө төгрөгөө зэгцлээд задгаа мөнгөө боож инслаад ингээд диспетчертэй тоо мэдэгийг бичүүлээд маргааш нь одоо өдрөн ч юм уу мөнгө төгрөгөө ингээд тушаадаг ийм ажил байсан. Тэр үеийн кондукторууд нэлээд олон автобус явдаг байсан. За тэгээ миний хувьд тэр үед бас оюутан байжгаад оюутныхаа амралтаар ээжтэй туслах гад хаяа нэг автобусны кондуктор хийдэг байсан. Плед тасалдаг байсан. Тэгээд тэр бас их одоо сэтгэлд их тод гоё санагдаж байна. За тэгээ миний ээж бол одоо энэ ажилдаа хариуцлагатай, сэтгэлтэй, үр хүүхдтэй, үлгэрлэлтэй, их зөв үгийг хэлдэг, чиглүүлдэг, өөрийнхөө үр хүүхд болоод ах дүү нартай илэгтэй. Миний аавч одоо жолооч болохоор өвөл зүүн одоо жилийн дөрөөр дээр тохируулсан дээл хувцсыг дандаа уяад хийчдэг. Бидрийг хүртэл одоо наадамнаар ижилхэн дээл, хантаац
хөвгүүд нь цаам зөмөд хийгээд оёод өмсүүлчдэг. Тэгээд эхчвтэй ирвэл ихэр юм шиг. Манай доотлын хоёр эрэгтэй дүү Самдан Хурлаатар хоёр маань ихэр юм шиг тэгж харагддаг байсан үе санагдчихэв. Манай дүү Нямцран бол ажилч юм. Номхон даруу зантай, хүүхдүүдтэй хайртай. Тэгээ хүүхдүүдтэй юм сургадаг. Өөрөө маш уран гоё ажилтсан хүн байсан. Ээж маань гайхалтай ховор хүн байсан. Миний аав маань бас энэ их ажлыг нугалж хийж бүтээдгийн ард миний ханийн ажлын үр дүн одоо их шүү гэж дандаа бахархаж ярьдаг. Одоо энэ их олон бүтээл дотроо миний өдий зэрэгтэй бол миний ханы сайнны хүчээ, ханыхаа хүчинд би өдий зэрэгтэй явжээ гэдгийг бас тэмдэглэж үлдээсэн байна. Хань Нямсүрэн нь 18 дугаар базад ажиллах хугацаанд 5 жилийн төлөвлөгөөт ажиллан хугацаанд нь давуулан биелүүлж, 5 жилийн гавшгайч тэмдгээр 2 удаа шагнуулж, байгуулгын аварга сумын хүндэт ажилчин, төлөв даруу, цэвэрчин Нямбай ажилч хичээнгүй, зөвч шударга, төрөл садан ах эгч дүүнэрийн хан дотны туслагч нь байсан юм. За өнөөдрийн одоо энэ үйл ажиллагаанд бид нар бас сэтгэлээ яриад ингээд сууж байгаадаа их таатай байна. Тэгээд өнөөдрийн бидний одоо хамт сууж байгаа хүмүүсээ одоо хэлж танилцуулахад одоо миний зүүн гар талд миний ээжийн төрсаах Готвын Бүрэг Давг гэж хүн байна. Одоо насаараа тээврийн байгууллагт ажиллаж байгаа. Миний аавтай мөр зэрэгцэж ажилладаг ийм ах маань байгаамаа. За манай ахын одоо энэ цаатал миний хамгийн том эгч Бачаргалын Саран Чимэг. За дараагийн сууж байгаа хүн бол миний доотлын төрсөн дүү Бачаргалын Хүрлбаатар байна. За дараагийн эгч маань одоо миний ээжийн хамгийн бага дүүгийнх нь эхнэр одоо Пагмын даригч маань сууж байна. За тэгээд цаана сууж байгаа хүү бол манай одоо ээжийн дүү энэ Бямсран ах даригч хоёрын маань том хүү Жүгдэр одоо бас автоврын салбарт ажиллаж байгаа энэ хүү маань сууж байна. За энэ миний баруун гар талаас бол одоо миний энэ хажууд бол одоо миний ээжийн нөгөө баг дүү хамгийн баг дүү нь одоо Бямсран. За дараа нь одоо миний доотлын эрэгтэй одоо Бачаргалын Самдан дорж дүүгийн маань ихнэр одоо Шүрэн цэцэг маань сууж байна. За Шүрэн цэцгийн маань цаана одоо миний том эгч Саран Чимгийн нөхөр Дасцэдэнгийн Амар Баяр гэж ах маань сууж байна. За ахын маань цаана одоо миний баг хүү Ган тогтхын Вандас сүрэн маань сууж байна. За Вандас сүрэнгийн цаана одоо миний доотлын дүү Хүрлбаатарын эхнэр Бадмаа сууж байна. За өнөөдөр одоо энэ удаагийн ярилцлага нэвтрүүлэгт ирсэн хүмүүсээс гадна арт талд нь одоо миний ойр дотны манайхны төрөл садангийн бүх хүмүүс одоо ажил амьдралаа хийгээд үргэлжлүүлээд ингээд сэтгэл нэгтээ сууж байгаа гэдгийг хэлэх байна. Монгол улсад автоврын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг жолооч тээвэрч удмын ах дүүс та бүхэндээ хүргэн мэдчилж байна. Ахмад тээвэрч наг зах Бүрэг Давг Бямс сүрэн хүргэн ах Ган тогтох төрсөн ах Самдан дорж болон тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа дүү нартаа тэдний гэр бүл арын албыг хариуцлагатайгаар авч яваа эхнэрүүдэд баярын мэнд хүргэж эрүүл их сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Манай аав ээж хоёр бол одоо 1960-аад оны их үеэс эхлээд авто 18 дугаар баазад насаараа ажилласан хүмүүс байсан. Аав тээврийн жолооч, ээж кондуктор хийдэг байсан. Аав бол одоо тухайн цаг үеийн нийгэмдээ ажил үйлсээр манлайлж явсан жолооч нарын нэгэ. Тухайн үед манай аймагт өглөө 7 цагаас оройн 22 цаг хүртэл шугамын автобус явдаг. Өдрийн 2 цагаас бол ээлжин цэлэгддэг байсан. Шулуун тойрог гэж нэрлэдэг 2 чиглэлтэй байлаа. Ээжигээ орой ажиллаа тараад ирэхэд бол их хүлээдэг. Эренгүүт нь хамт одоо цүнхэнтэх том хүний толон хүүхдийн толооны хамт хуйлцаа тоолдог. Бэлэн мөнгөн дэвсгэр зоосон мөнгөний тоолж одоогийнхоор яриад одоо үлдэгдлийн тааруулцдаг байсан. Энэ бол одоо миний сургуульд орж исэн үе байх гэж бодож байна. Ер нь бол одоо энд тодтогоод хэлэхэд бол тээвэрчин хүний ар гэрийг хариуцж байгаа эхнэр хүмүүс бол одоо маш хариуцлагатай их үүрэгтэй хүмүүс байсан. Манай ээж одоо бусад тээвэрчдийн эхнэрүүдийн нэгэн адил бас л ийм ажилсаг хүн байлаа.
одоо аавыг тээвэрт явахад нь хоол хүнсийг бэлтэж өгөөл явуулдаг. Тээвэрт явсан байгуунууд аар гэрээ авч яв, үр хөвгтөө өсгөх. За тэгэл өдөр нь албан ажилдаа явна, оройн ирэл дээл хувцас оюун дан дээл, хөвгөлтэй дээл, заримдаа бүстэй дээл хүртэл ойдог. За тэгээ ажлын нөгөө хөвгөлтэй бэлий гэж бас их ойдог байсан. Ингээл маш их ачаалттай байдаг байсныг одоо илүү их ойлгож байна доо. Ингэж одоо манай аав ээж аливаа юмд үннээрээ байх, ажил хөдөлмөрийн төлөө хичээл зүтгэл гаргаж ард нь гарах ёстой гэдэг үнэтэй хүмүүжлийг өгсөн болоо гэж бодож байна. Энэ бол одоо хүний амьдрал насан туршид хэрэг болох миний өв хөрөнгө юм даа гэж би ойлгож байна. За тэгээд Монгол улсынхаа ард иргэдийн хэрэгцээ параметралыг цаг хугацаанд нь хүрэх газарт нь хүргэж, улсын хөгжлийн нүүр царай болсон барилга бүтээн байгуулалтад оролцож байдаг. Одоо цагт нүүрс тээврээр Монгол улсынхаа экспортын гол орлогыг бүрдүүлэлцэж байгаа тээврийн салбарт ажилд байгаа жолооч тээвэрчид болон энэ салбарын ажилтнуудаа баярын мэнд хүргэх гэж алтан шар зам үлдээтэй байхыг хүсэн өрөөё. За миний сайхан ээж аав бол одоо 6 сайхан хүүхдийг өсгөж төрүүлсэн. За тэгээ би 6-гийн хувьд би товч танилцуулъя. Миний эгч бол Баянхонгор аймгийн 2 дугаар цэцэрлэгийн Ахмад ажилтан би Саран Чимэг гэж байна. За тэгээ миний хувьд бол 1989 онд Монгол Улсын их сургуулийн биологийн ангийг биологч ургамал судагч мэрэгчлэр биологийн багш мэрэгчлэр төгсөөд өдгөө боловсролын салбарт 36 дахь жилийн ажиллаж байна. За миний дараагийн дүү бол Хүрлбаатар. Хүрлбаатар маань бас 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотын Төмөр замын техникумын сантехникчийн ангид суралцаж сантехникч мэргэжлэр төгссөн. Дараагийн дүү бол би самданд орж, самданд орж бол 10 дугаар ангиа төгсөөд аавынхаа тээврийн мэргэжил автотээврийн салбарт төгснөөс хойш ингээд тасралтгүй автотээврийн байгууллагт ажиллаж байна. За дараагийн дүү бол Бачиргалын Инхцэя гэж хүүхэд байгаа. Манай Инхцэя бол 1997 онд номгон сургуулийг төгсөөд Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийн санхүү нэгтлэн бодогч мэргэжлэр төгсөж амжилттай ажиллаж байгаа. За дараагийн дүү бол Хадбаатар гэж хүү байгаа. Манай хамгийн баг дүү. Манай хамгийн баг дүү бол шинжлэх ухааны технологийн их сургуулийн уул уурхай салбар сургуулийн уул уурхайн тоног төхөөрөмжийн механик инженерийн ангийг 2008 онд төгссөн. Төгснөөс хойш мэргэжлэр баг зэрэг ажиллаж байгаад одоо өнөөдрийг хүртэл ахтайгаа хамтарч тээврийн компани байгуулан тээврийн үйл ажиллагаа эрхэлж байна. За мөн миний хань бол насаараа тээврийн байгууллагт ажилласан Түнжин гэж айлын 2 дахь хүү Ган Тогтох гэж хүн байна. Миний хань 1988 оноос хойш өнөөдрийг хүртэл 37 жилийн бас тээврийн байгууллагт аймаг орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. За тэгээ миний хувьд бол 3 хүүхэдтэй том охин маань Улаанбаатар хотод Нябо эдийн засгч мэргэжлээр ажилладаг. Дараагийн хүү маань Дашням шинжлэх ухааны технологийн их сургуулийн цахилгааны инженерийн сургуулийн цахилгаан техникийн автоматжуулалтын инженер мэргэжилтэй бас автотээврийн салбараар хуваараа юм хийж байна. Миний баг хүү бол Ган Тогтохын Вандас Сүрэн. Энэ хүү маань Монголын үндэсний их сургуулийн автын инженерийн ангийг төгсгөөд төгснөөс хойш аав өвөө нарынхаа энэ тээвэрч удмыг үргэлжлүүлэн автотээврийн салбарт бас үр дүнтэй, үр бүтээлтэй ажиллаж байна. За миний аав бол бас тээврийн салбарт ажиллаж исэн хүн байсан. Ээжийн аав бас тээврийн салбарт ажиллаж исэн хүн байсан. Манай аав бол тээврийн салбарт ажилладаг хүн. Би ингээд 3 дахь үедээ тээврийн салбарт ажиллаж зүтгэж явнаа. Тээвэрчний удмыг хэлхээ үргэлжилсээр л байна гэж хэлэх байна. За өнөөдөр автотээврийн салбаргүйгээр айл өрхөд автомашингүйгээр амьдралыг төсөөлших болжээ гэж би бол бодож байна. Тэгээ альва улс аймаг орон нутгийн хөгжилд ер нь автотээврийн салбарын гэр бүлийн салбарт ч тэр ер нь автотээврийн үүрэг
үйл ажиллагаа ач холбогдол бол асар их байна. За тэгээ энд одоо манай аав ээжийн минь удмын үргэлжлэлүүд одоо үе дамжсан тээвэрчид, үе дамжсан тээврийн салбараар ажиллаж үр дүнтэй ажиллаж амьдарч байгаа хүмүүс бол маш их байна гэдгийг одоо бахархалтайгаар хэлэх байна. Тэгээ одоо манай тээврийн салбарт ажиллаж байгаа, тээвэр эрхэлж байгаа одоо нөхөр, найз нөхөд, хань ижил, түүний үр хүүхдүүд, төрөл төрөсөд маань одоо энэ улс орныхоо аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалтанд үнэхээр үнэтэй хувь нэмрийг оруулж ажиллаж амьдарч байна гэдгийг хэлэх байна. За манай авч одоо 17 дугаар базад бол 3 шин тэргүүн унсан хоо. Одоо энэ хамгийн сүүл 85 онд ирсэн машин байгаа юм. Тэгэд 92 онд над өгөөл тэгэл одоо удам дамжсан жолооч хүний хөвгт байна. Би одоо тэгээд тэрнээс ажлын 30-аар их ажил эмхлүүлс одоо хүртэл тэгэл аав хонгочиг хайрлаа тэгэл унж явж байна да. Ахын маань хөвгтүүд 2-3 жолооч байх шиг байна. Тэгээд энэ аавынхаа дэргийг аваад үтгий болтол барьж байна. Удам дамжсан жолооч нар самдан дэрж байна даа. Тэгээд энэ ажлаа хийж байна. Энэ Хүрлбаатар гэдэг бас энд байж байна. Энэ бас жолооч. Эсвэл аавынхаа ажлыг бүгд хийж үүргээ сайн гүйцэтгэж явах хүмүүстэй. Манай аав бол 17 цомл төв хороо учиргал нэртэй байсан манай аав бол. Тэгээ Саятмаар гэдэг ахлагч тэргүүний хүн байсан манай аав. Саятан жолооч. 18-ын нэгэн дээгүр сайн жолооч нэг байсан. Ажилтнаа шармгаа цаан амжилт гаргадаг. Ийм Саятан жолооч байсан ба. Саятан төлөө бригадын ахлагч байсан. Энэ төрийн одон шагналаар бол нэлээд хийж чагнагдсан. Гадаадд жуулчилж ийсэн. Тийм жолооч байгаа. Манай дүү бол 18 дугаар базад кондуктор хийж ийсэн. Бас нэлээд олон жил хийж ийсэн. Бацаагийн өөр хүмүүс цөмөрөө сайн сайхан яваа. Одоо энэ дээр энэ Хүрлбаатар гэж залуу байна. Самдан жолооч байна. Самдан жолооч бол бас сайн жолооч. Манайхан дээр тэгээд нийгмээр техникийн юугаар олон жил болж байгаа улсуудаа үе дамжаад. Цөмөрөө ийм улсууд байгаа юм байна. Манай энэ ойдын бачаргал Нямсрын ихч хоёр маань Батнар 8 дугаар баазад одоо салшгүй холбоотой үр бүтээлтэй сайхан ажиллаж ирсэн ийм сайхан хүмүүс байдаг юм аа. За бачаргал ах маань 18 дугаар жолоочоор ажиллаж ихч Нямсар маань одоо Батнар 8 дугаар баазын автобусны кондуктороор олон удаан жил ажилласан, үр бүтээлтэй ажилласан ийм сайхан хүмүүсүүд байдаг юм аа. Ингээд одоо үеийг залгамжил сайхан дүүнер маань ажил үйлсийн одоо үргэлжлэсээр үр дүнтэй ажиллаж байна. Самдан дарж маань одоо машин тэргийг одоо ийм сайхан сэргээж өнөөдөр ийм сайхан баяртай үйл явдалд оролцож байгаад нь туйлын баяртай байна. За бидний эрдэнэ болсон ээж аав хоёр маань биднийг одоо бүгдийг мэрэгжилтэй, ажил төрөлтэй, амьдралдаа одоо зөв сайхан явахад бол одоо бүгдийг нь чиглүүлж өгсөнд үнэхээр талархаж баршгүй. Одоо өнөөдөр ээж аавгаа ингээд дурсахад аавын маань нэг сайхан үг сэтгэлд тодхон орж ирж байна. Миний аав бол одоо их тийм хошин яриатай, их инээдэг, инээмсэглэдэг тийм одоо юмыг сайхан өнцгөөс олж хардаг миний ээж аав хоёр тийм гэгээлэг хүмүүс байсан. Тэр нь ч одоо биднэрт бас байдаг гэж боддог, удамшсан гэж боддог. За тэгээд аав маань бидэнд бол одоо ярьж их зураа. За эр хүний хашран дээрээ эзгүүхээр явхдаа эцсэн мороо жигтэж морд гэж ярьдаг байсан. Энэ үг бол ер нь олон талаас нь утгад олон янзаар тайлбарлагдахаар үнэхээр хүнд бас цаагаараа маш их утга санааг агуулсан ийм сайхан сургаал үгийг хайрлж хэлж явсан. Тэгэхээр энэ сургаал үгийг ч гэсэн бид нар одоо ингээд амьдрал дээр энэ олон сайхан үе дамжсан тээвэрчдийг, энэ үе дамжсан энэ жолооч нарыг харахад энэ үг бол яахаарахгүй хэрэгжүүлж байгаа юм байна гэдэгт би бол итгэлтэй байна. За ингээд одоо Монгол улсад автотээврийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг үе үеийн тээвэрчид, тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөсдөд хүргэж та бүхэндээ эрүүл их саруул сайхан бүхнийг бидний зүгээс хүсэн өрөөё. Ийхүү тээврийн салбарт нэгэн насныхан хөдөлмөр бүтээлийг зориулсан аав ээжийнхэн үргэлжлэл болж үр хүүхдүүд нь ч хүлгийн жолоо залж аяны алтан шар зам дээр амьдралын сайхныг туулж тээвэрчин удмын хэлхийг өргөжүүлэн талж улс, аймаг, орон нутгийнхаа хөгжил цэцгэлтэнд үнэтэй хувь нэмрэн оруулсаар явна. Тэр баазын хашаанаас алсын зам дөдөөлсөн
тэр баазын хашаанаас амьдралын ханиан олсон, тэр баазын хашаанаас эх орны дөрвөн зүгт сунайсан уртын урт замаараа илж уулсын чанд усны уртаас тэмүүлэн ирдэг. Монгол улсад авто тээврийн салбар үүсэж өгөгдсөний түүхтэд 100 жилийн ог тохиолдуулан авто 18 дугаар баазын 4, 5, 6, 7, 8 дугаар 5 жилийн гавшгааж Алтан гадас одонд онц тээвэрчин Осолгүй манлай аймаг байгууллагын хөдөлмөрийн авраг, аймаг хотын депутат, Монголын үйлдвэрчний эвлийн 10 дугаар их хурл, Монгол Ардын хувьсгалт намын 17 дугаар их хурлын төлөөлөгч, Саятан бригадын ахлагч, Саятан жолооч Ойдын Батжаргал болон түүний гэргээ авто 18 дугаар баазын 7, 8 дугаар 5 жилийн гавшгааж байгууллагын авраг, автобусны кондуктор Готвын Нямсүрэн нарын гэгэн дурсгалд зориулан бүтээв.